За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. За 12 сарын 17 бочлоо. За өнөөдөр хэдүүлээ юуны тухай ярих вэ гэхээр гэр бүл нэгтгэхлээр одоо ирэх гэж байгаа, эрхийг сонирхож байгаа, судалж байгаа хүмүүстээ зориулсан лайв хий гэж бодлоо. Яг гэвэл энэ тухай бас нэлээдгүй асуудлууд бас их ирдэг юм байна. За тэгээд ерөнхийдөө таад маань эхнэр нь төрүүлээд Чехэд очсон юм уу? Эсвэл одоо нөхөр нь төрүүлээд Чехэд очсон хүмүүс байх юм бол энэ тухай энэ лайвыг таад маань сайн анхааралтай сонсох нь зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За ерөнхийдөө гэр бүл нэгтгэлийн талаар бол ерөөсөө маш их лайв одоо жил болгон баг хийгддэг. За нодлон одоо миний YouTube дээр 250 чекч юу анхаарах уу гэд 250 дахь бичлэгэн дээр бол энэ тухай маш нэлээд дэлгэрэнгүй ярьсан байна лээ. Би сая тэрийг сонсож үзлээ. За тэгэхээр таад бол тэр бичлэгийг маань бас дахин нэг сонсоорой. Тийм. Таад маань хэрэг болох уу бас нэлээд мэдээлэл байна лээ. За гэр бүл нэгдэх зорилгоор оршин суух зөвшөөрөл авах тухай гэдэг одоо бас извинение семьи гэдэг орсоор чехэр бол одоо слушение родины гэж хэлдэг. Тийм ээ, слушение родины гэж ярьдаг. Энэ бол нэлээд олныг одоо анхаарлыг татгууц одоо юм сэдв байгаа. За ямар хүмүүс энэ дэр ордгийг гэхээр ер нь 18 нас хүрээгүй хүүхдүүдэд татаж авах асуудал. 18 нас хүрээгүй бол одоо энэ визээр бол хүүхдийг татаж авч болно гэсэн үг. За 18 нас хүрчих юм бол тэр хүүхэд өөрөө ажлын гэрээгээр юм уу одоо оюутны визээр бол одоо явах болно гэсэн үг. За эхнэр нөхөр. За эхнэр нь ирсэн бол нөхрийгөө татаж авах, нөхөр нь очсон бол эхнэрийгөө татаж авах бол хамгийн гол нь гэр бүл бол дандаа баталгаатай, гэр бүлийн баталгаатай байх заавал шаардлагатай байдаг. Гэр бүлийн баталгаатай. За 65-аас дээш насны эцэг эхчүүд байж болно. За 65-аас дээш насны эцэг эхчүүд байж болно. Мөн хэрвээ 18 наснаас дээш насны хүүхэд юм уу эсвэл одоо ээж аав нар 65 нас хүрээгүйч байлаа гэсэн заавал асран суглах шаардлагатай одоо ийм гэр бүлийн хүмүүс байх юм бол эрүүл мэндийн одоо өөрийгөө асрах чадваргүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм хүмүүс байх юм бол бас гэр бүлийн нэгтгэлээр виз хүсэж болно гэсэн үг. За энэ тал дээр их чинь заавал нэмж хэлэх ёстой юм юу юм гэхлээр ерөнхийдөө тийм эрүүл мэндийн одоо шалтгаантай тийм хүмүүсийг татаж авахд нэг ёсны болно гэдэг боловч яг амьдрал дээр бол одоо тэдний даатгалын үн ханш бол маш өндөр байдаг. Учраас энэ дэр бол маш өндөр зардал гардаг. Тэгээд очихдоо мэдээж хэрэг за зөвшөөрөл гэж бодоод очихдоо бол одоо даатгах компани олдохгүй гэдэг нэлээд асуудал үүснэ. Өжиг өвчтэй одоо тархины саажилттай ч юм уу те янз бүрийн одоо хүмүүс байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэдэрт маань даатгалын хүнийг бол одоо авиацийн хүнд бол маш хүнд одоо асуудал ортгоо гэсэн үг. Тэрэнд орвол Монголдо эдэртэй Чехээс мөнгө төргийн явуулаад Монголдо эмчийнхэн одоо эмчилгээнийхэн нэмлэгийнх нь мөнгийг төлөө явж ирсэн хамаагүй хямд тусдгаа гэсэн ийм л бодол байна. За татаж авах гэж байгаа хүнд бол одоо нөхөр нь төрүүлээд явах юм уу, эхнэр нь төрүүлээд явах юм уу? Энэ дэр бол таад маань маш сайн бодолцох хэрэгтэй. За одоо явж байгаа улсуудад зөвлөхөд очоод маш хариуцлагатай энэ чинь ажил шүү дээ. За очоод би хоёр хүүхдэд төрүүл татж авам, дараа нь эхнэрээ татж авам гэдэг юм нөхөрөө татж авам гэдэг асуудал бол энэ төрүүлж явж байгаа хүн бол ерөөсөө маш ажилдаа хариуцлагатай, ажлаа тасалдаггүй, арх дарс ууж иддэггүй, янз бүрийн асуудалд ордоггүй, цагдаа сэргийлэх гэж болдоггүй, тийм ээ. Бас эрүүл мэнд дээр маш сайн ийм хүн төрүүлж явсан хамгийн оновчтой байдаг. Яагаад гэвэл тэр хүнээс өстө маш их юм шаардлагатай болно. Тийм ээ. За дор хаяж тэр хүн 6 сараас дээш амьдэрсэн нөхцөл гэр бүлийн визэнд дарж байгаа хүнийг ирэх нь үснэ. Ер нь нэг 180 хонцсон байхад Чехийн жолооны өмнөлттэй болон 180 хонцсон байхад гэр бүлийн нэгтгэлээр гэр бүлийнхнийгээ татах боломж нь үүсэн 180 хоног болцсон байхад ажлаа солих эрх нь үүсэн гэх мэтлэн одоо ер нь 6 сарын хугацаанд тухайн хүний Чехэд дасан зохицох одоо байдал нь одоо ерөнхийдөө овоц хэцэрсэн байдгаа л гэж үздэг юм байна. Тийм учраас 6 сар гэж заадаг. За та 6 сараас дээш амьдэрсэн болвол янз бүрийн асуудал ороогүй болвол
Акт аваагүй бол тогтмол ажилдаа тогтвор сууршилтаа янз бүрийн асуудал гаргахгүй ингээд ажиллаж байгаа бол та гэр бүлийн хүнийг урих боломжтой болно. За яагаад акт авах гэж яриад байгаа юм гэхээр ерөнхийдөө бол гэр бүлийн нэгтгэлийн визэнд орж байгаа хүмүүс энэ нэгнийг урихад цалингийн одоо тодорхойлолт хэрэг болно. За ажилдаа дотор сууршилтаа ажиллаж байсан бол цалингийн сүүлийн 6 сарын хуулга хэрэгтэй байдаг учраас тэр нь их өндөр гарч ивэл акттай хүнийг их өндөр гарч чаддаггүй байхгүй. Тийм учраас их өндөр одоо сарда 30 мянга байна, 20 мянга, 60 мянган авч ийн тэрийг байнга ингээд дансны хуулгаар хэрэгцээтэй одоо дотоод явдлын яамд бид нар нотлох шаардлагатай болно. Би одоо ийм цалинтай, ийм доктортой ажиллаа, ийм цалин авлаа. Тийм учраас миний одоо би гэр бүлээ татах чадвартай, би гэр бүлээ авчирсан үр хүүхдүүдтэй одоо тэжээх надад боломж байна гэдгийг л нотлох ёстой байхгүй бид нар. Тийм байгааз. Тийм. За банкны дансны хуулга бол маш цэгцтэй байх ёстой. Сүүлийн 6 сарын за 1-р цагт тэд нар юуг шалгадгүй гэхээр за цалин үнэхээр сар болгон одоо заримдаа 30 мянга, заримдаа 40 мянга орсон байна. За окей. Үйлдвэр яхахгүй доктортой ажилтай юм байна. Сүүлийн 6 сарын цалин бол найдвартай энэ дансаар нь орж исэн байна гэдгийг шалгаж байна. Хоёрдугаар ерөөсөө яг дансны хуулга авахулдаг штэ. Тийм ээ. Тэгэхэд чинь одоо хасар руу оруулахгүй байх. Тухайн банкны одоо хуулга маш цэгцтэй байх шаардлагатай байдаг. Маш цэгцтэй байх шаардлагатай байдаг. Тэгэл нэг хасгаруугаа ороод эсвэл хүнээс зээл аваад буцааж өгөөл эсвэл одоо бүр цалин мөнгө авчаад цалин мөнгө нь дотордоо ороогүй идэр байх юм бол бас асуудалтай. А ер нь бол конто одоо мөнгө байршуулдаг шээ тийм мөнгө байршуулах асуудал бол угаасаа хийгдэнэ та нарт. За тэгэхээр энэ миний айгүй цэгцтэй байлгах тийм хүн бас байх хэрэгтэй болно. За дараагийн асуудал байраа олно тэр хүн. За хүүхдээ авчрах гэж байна уу, эхнэр авчрах гэж байна уу, тэр хүн ямар байранд тэр хүнийг оруулахын, ямар байрны бичгийг одоо виз хүсгэд байрны бичиг заавал шаардлагатай болно. Тэгэхээр тэр ямар байранд оруулах юм? Нэг умаасын өрөөнд нэг 20-30 квадрат метрийн өрөөнд 3 хүн ирнэ гэдэг уучлаарай таны тэр нийсний хариу гарахгүй. Тийм жоохон өрөөнд тийм олуулаа амьдрахад тийм нөхцөл байхгүй шүү угаасаа. Эсвэл нэг айлын хажуу карма өрөөнд 2 хүүхдээ эхнэртэйгээ авчирнаа гэдэг ингээд нэг байгаад тийш бас болохгүй. Тэгэхээр бас зах хэмжээний 1 өрөө юм 2 өрөө байр түрээслэнэ. За тэр байрныхаа эзнээс тэр байрны бичгийг авнаа гэж ингэж тооцоолж ажилланаа хэвлээ. За тэр дөрвөлж очисон хүн юу судлах вэ? Жоох бага насны хүүхэд бол цэцэрлэг сургууль ойр байна уу гэдгийг заавал судлана. А хамгийн чухал судлах юм миний одоо энэ амьдарч байгаа хотод миний энэ үйлдвэрийн хажуугаар манай нэгдүгээрт миний энэ ажиллаж байгаа үйлдвэрт маань эхнэрт маань ажил олдох уу гэдгийг бол болсон учраас заавал асуух хэрэгтэй. Тухайн ажиллаж байгаа үйлдвэртэйгээ их уялдаатай ажиллана. Би эхнэрээ гэр бүлийн визээр авчрах гэж байгаа учраас манай эхнэр эренгүүтээ ажил хийх хэрэгтэй. Гэр бүлийн нэгдүгээр очиж байгаа хүн шингээний орнуудаар явах хэрэгтэй юу? Аялах хэрэгтэй. Бас нэг энэ давуу талууд бол байна. За мэдээч хэрэг давуу талд нь бас юу орох вэ? Зуучлалын хөлс одоо цэвэр нөө ажил зуучлаж байгаа хүмүүсийн хөлсийг төлөхгүй бас арай хямд тусна мэдээж хэрэг. За тэгэхээр үйлдвэртээ одоо манай эхнэр ирэх гэж байгаа учраас миний эхнэрт хийх ажлын бай оронтой захих гэдэг асуудлыг зохицуулах. Болж л өгвөл тэр яг нэг үйлдвэртээ нэг хоттоо за өөрийн чинь үйлдвэрт байдгүй маа гэхэд яг танаа тэр хотод чиний тэр тусганд чиний эхнэрт ирээд ажил хийх одоо боломж юу вэ гэдгийг заавал судлах хэрэгтэй. Яагаад энэ их чухал байгаа юм? Эхнэр чинь ирээд ажил хийхгүй одоо миний сонссноор маш олон хүүхдүүд биччихэ. Эхнэрээ авчирсан чинь одоо 4 сар ажилгүй хөвчлээ миний хажууд хөвтчихье. Миний хоолыг хийхээс өөр ямар ч ажил алга дэлгүүр нэг хаяа явчихъя. Уучлаарай зүгээр дэлгүүр хэсүүлж эсвэл зүгээр нэг хажууд нь хөвтөж хоолыг хийх гэж та эхнэрээ аваачихгүй байх гэж бодож аваачихгүй шүү дээ хинч. Тэрэнд орвол энэ Монголд ажиллаа хийжсэн дээр 5 цаас айлын эдийн засаг болоод аюултай доош бууна гэсэн үг. Энэ бол маш чухал асуудал юм шүү. Энэ дээр би бол мөнгөний асуудал яригдана. Танаа эхнэр очиод ажил хийхгүй бүтэн жил боллоо гэж боддоо. Бүтэн жил ч өнөөдөр ажил хийгээгүй. За одоо нэг хэсэгтэй жоо Монгол буцаахаас ажил олдол Монгол буцаахаас гэсэн яригдж байгаа асуудал зөндөө байна. Зарим нь ботсон байна. Тэгэхээр очиод тэр эхнэр одоо бүр муугаар ярихад үнэндээ тэр нөхөрт бол лайл болно. Ниймэр болохгүй. Цуг амьдрахын тулд зүгээр цуг аз жаргалтай орд ирэн дээр хэвтгэхийн төлөө очиагүй учраас тэр чинь эдийн засгаа сайжруулах гэж
Европод очиж байгаа. Үр хүүхдээ Европын сургуульд үн төлбөргүй явуулж бас Европын соёл боловсролд сурах гэж явж байгаа учраас мөнгө хэрэгцээтэй болно. Тэгэхэд ямар ч орлогогүй хажууд нь хэвтээд иж таарахгүй л байхгүй. Энд дээр та хэд маань бас 7 бодож 7 хэмжиж 8-д хэлж гэдэг шиг энэ дээр их бас бодох асуудал шүү. Яагаад тэгж их бодох ёстой юм гэхэлэр нэгдүгээр тэр хүн чинь бүтэн жилийн даатгалыг тэр нөхөр чинь төлнө. За нөхөр дөрвөлөд очлоо гэж бодъё. Очиж байгаа хоёр хүүхдийн даатгалыг, эхнэрийнхээ даатгалыг, байрныхаа мөнгийг төлнө, хоол хүнсийг бэлдэнэ. Хүүхдийн хэрэглээ, эхнэрийн шампунь, тос тэр болгоныг нөхөр ганцаараа барах уу? 50-60 мянган гороны цалинтай ч хүн барахад хэцүү шттэ. Европод юмны үн маш өндөр. Яг харьцангуй бүх Европыг бодвол Чех бол харьцангуй бол хямд гэж байгаа боловч одоо бол юмны үн асар их нэмэгдэж байна. Баг багаар нэмсээр хагаад одоо бид нар 20-30 жилийн өмнө авчирсан цалин одоо хүртэл хэвээрэл байж байна. Бид нар анх бүжээ бид нар өрөөлийн үлдэрт иж хахад 20 хэдэн мянган горон авчирлээсэн. Тэгэхэд одоо хүртэл хэвээрээ тэр нь байж хахад юмны үн нь 10 дахин нэмэгдсэн явж байна. Тийм багаз. Тэгэхээр энэ болгоныг танаа хүн төрүүлээд очсон хүн барах уугүй юу гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Бүр болохгүй эхлээд нэг хүүхдээ, дараа нь хоёр дахь хүүхдээ, бүр эхнэрийг ажилд орсны дараа гурав дахь хүүхдээ тат тэгжил тооцоолно шүү хэдүүлээ. Тэгэхгүй бол нэг зэрэг очиод бүгдээрээ очиод хүзүүн дээр нь нөгөө нэг арай ч бүр тэр хүн чинь ганцаараа та нарыг татах гэж ямар их олон цаг ажиллаж байгаа, илүү цаг хийж байгаа, хаана бригад юу вэ? Тэр болгоныг судлаад явж байгаа 5-10 цаас хуримтлуулахын тулд ирж очих хонгоцны зардлын болгохын бүтээхийн тулд өчнөө хөдөлмөрлөж байгаа. Тэгэхэд дээр нь та нар очиод ямар ч нэмэргүй баахан мөнгөний одоо хэрэгцээнүүд дахиад очиж гэнэ гэсэн үг шүү. Яг хүүхдүүд минь яг л амьдралд тийм байдаг. Тэгэхээр ээж юм уу аав сүлд очсон хүн ажилд орох гэдэг бол маш чухал. Хэрвээ гэр бүлийн хоёулаа ажил хийгээд ирэх юм бол болж ий. Тэгвэл 2 бай 5 3 хүүхдийг ч хөрхөн ээж аав хоёр өрхөө бөцөлөд өрхөн асраад суглаад хичээл номонд нь явуулаад байх боломжтой болно. Яг даатгалыг төлөөд, байрных нь мөнгийг төлөөд, өөрсдийнхөө байрны мөнгийг төлөөд, тог усаа төлөөд, интернетийн төлөөд, сим картын мөнгийг төлөөд ингээд явна л гэсэн үг шүү дээ. Тийм багаз. За гэр бүлийн байдлыг хөөцөлдөхөд нэг гэр бүл салсан хүмүүстээр бас нэг учир жанцсан байдаг. За тэр нь яг нөхөөр за хүүхдээ Монголоос татгаж авъя гэхлээр магадгүй сүүлд нөгөө нэг анхных нь хөрөөсөө салаад том хүүхдээ аваачих гэдэг. Гэтэл аавынх нь тухайн тэр салсан хүнийх нь гэр бүлийн хүнийх нь заавал зөвшөөрөл хэрэгтэй байдаг шүү. Тэрийг заавал одооноос яваагүй байхад нь тэрийг хөөцөлнө. Тэр чинь аюу яригтай асуудал. Тар тур хийгээд ингээд салцсан байдаг. Хүүхдийн Чех руу аваад явмаар байдаг. Гэтэл эцэг нь зөвшөөрөхгүй гэж их цан гаргаал. Чамтай надтай битээ хайр надаас юу ч гоохгүй үстэй гэж одоо энэ гэр бүлийн заваан жонхонаасаа болоод өр хүүхдээ явах зөвшөөрлийг өгөхгүй хүмүүс бас мэрс байдаг юм байлээ. Тийм учраас энийгээ та нар эртнээс зохицуулаарай гэх хүүхдүүд минь. Энэ аюул чухал асуудал шүү бас. Тэмтэн Чехэд нь одоо сургууль соёлын, байрын бүх юмын цэгцлээ, даатгалын мөнгөний төлөөд ингээд татаж авах гэдэг. Энд нь Монголд нь байгаа эцэг нь юм уу их нь одоо зөвшөөрөхгүй бол тэр хүүхдийг хийл гайлгаар авахгүй. Бичгээр заавал би одоо тэр авахтай тэр миний үр хүүхэд болсон тэр болдыгаа тэр ганаага би Чех явуулах зөвшөөрч байна гэсэн заавал гар бичмэл авдаг юм шүү. Тэрийг заавал авах хэрэгтэй бол соглас родичи гэж хэлдэг. За энэ бол нэгэн эртнээс үзэлтэх асуудал. Ялангуяа одоо гэр бүл салаад олон жил болсон бол би энэ хаана байгааг нь мэддэхгүй, хаана амьдарч байгааг нь мэдэхгүй, харьцаагүй аюу олон жил болсон тийм гэр бүлүүд бас байгаа шүү дээ. Хүүхдүүд нь том болсон байдаг, тийм ээ. Тэгэхээр тэр болгоныгоо илрүүлээд зөвшөөрөл авч байгаа шүү. За одоо өр хүүхдээ хоёлаа Чех явуулъя гэж тайтайхан яриад гуйгаад тэр бичгийг хийлгээд авчихсан хамгийн зөв зүйтэй. За дараагийн асуулт. За хүүхдүүдээ за багууд нь за ерөнхийдөө бол Чехэд намайг байж хахад бол том хүүхдээ үлдээгээл багуудаас эхлээд татдаг л да. Ер нь бол 2-3 хүүхдээ айл бол маас нь тийм байна. Тий. Нэг 30-40 насны улсууд бол нэг 2-3 хүүхэд бол байна. Тийм ээ. Тэгэхээр багаас нь эхний 2 багын татчихдаг, томын татаж авах асуудал болдог. Тэр хамгийн сүүлд нь татдаг жишээлбэл. За тэгвэл тэр үлдээж байгаа хүүхэд төр бас нэлийн асуудал гардаг шүү.
Тэр яадгийн гэхэлэр за яг эмээ дээрээ өвөө дээр үлдчихдэг. За эсвэл нэг хамаатан садан дээрээ үлдчихдэг. За тэгэхээр нөгөө том хүүхэд чинь ээж аваасаа холдоод ирэхлээр дураараа гадуурд явах, дураараа таних татах, тийм ээ. Зарим нь одоо магадгүй хичээлээ таслах янз бүрийн асуудал гардаг. Эмээ өвгийнхөө үгийг сонсдоггүй, тий. Нөгөө айжээс аав нь байхгүй, айжээс ээж нь байхгүй, захиргааддаг байсан ээж аав нь байхгүй болчихлоор хүүхдүүд жоохон дураараа ажиллах хандлага үүсдэг. Тэгэхээр одоо тийм учраас таад маань аль болохоор хүүхдээ хурдан татаж авах тал дээр бас асуудал гарнаа. Зөндөө гардаг. За одоо хүүхдээ аваачих уу? Хурдан л аваачих бол одоо тэр маань ингэж байна. Сүүлийн үед чадарч орхоо байла. Хаагур юу хийгээд яваа? Хичээл намандаа явж байгаа мөг юм. Сурлагаа нь бас жоохон тааруул сонсогдох юм гээл ингэж яриад явж байгаа хүүхдүүд ээж аав нар байдгийн шүү. Тийм. Тэгэхээр энэ дээрээ таад маань ерөөсөө анхаарлаа сулруулж болохгүй. Тийм. Тэгээд нөгөө ээж аав нь эмээ өвөд орно болохоор ядардаг. Тийм. Бас ядардаг хөрх юм. Тийм. Араас нь байг тэр болго яваад ахгүй нас нь явцсан улсууд чинь та нарыг өсгөх гэж өчнөө зовчхоо дээр нь одоо үр хүүхдүүдийн чинь та нарыг чехэд нэг хөлөө олтолчихно гэж нэг хүүхдүүдийн чинь аваад үлдчихдэг. Тэр даа ялангуяа багсуул юм бол хурдан татаж авах асуудлыг л хийгээрэй. Жоохон хүүхд харж байгаа эмээ өвөндөр бол хэцүү шүү. Ядардаг байхгүй цаагаараа. Хайртай дуртай юу хайртай мэдээж хэрэг хайртай болоод халамжлал хажууд аваад ээжлэг. Цаагаараа аюу ядардаг гэдгийг бас март. Ээж аваагаа ерөөсө хайрлахыг бол умартч болохгүй шүү дээ. Тийм ээ. За гэтэл том хүүхдэд татаж авахд бол бас нэг асуудал байдаг. За энэ яадгүй гэхэлэр бас нэг проблемууд үүсдэг. Ер нь их том болсон хүүхэд ялангуяа 7 дугаар ангиас дээш насны хүүхдүүд бол чехэд очиж дасан зохицохтой болоод нөгөө багцуулаасаа бол хамаагүй хүндрэлтэй асуудал үүсдэг. За би бол тэрс жинхэнэ та нартай амьдрал дээр болдог юмыг л ярьдаг шүү. Яг надад бол тэр цэцэн мэрэгэн тэр тийм яриа бол ер нь зогтөгчгөө хийж чаддагчгүй. Яг л болдог юмыг л та ярьж. Том хүүхдүүдэд тэгээд нэг арай чамаал нэг зөвшөөрүүлээд нөгөөдөл нь эхлээд явахгүй би Монголдо байна тэгэл. За тэгээд арай чамаа зөвшөөрлөө чехэд аваачдаг. Тэгэл нэг жилийн дараа буцаах асуудал үүсдэг. За ирж очих. За яг нэг газар үзүүлээд буцаалаа л гэж одоо сайнаар ярихад. Яадгүй гэхэлэр нөгөө их том хүүхдүүд чинь ерөөсөө нэгдүгээрт очноос солилцчихлаар Европод очичихлаар дасан зохицох асуудал нь аюу удаан хэл мэдгүйгээсээ болдог. За тэгээд жоохон доромжлуулах нэм онгор маань хятад мэдтараа дуудуулах хэдэр бол наацхан асуудал. Тий. Том ангийн хүүхдүүд чинь бас тийм асуудал гардаг. Том ч биш бага ангийн хүүхдүүд ч тийм юм гардаг. За тэгээд хэлээ сурах гэсээр адил нь найз нөхөдгүй байдаг тийм асуудал. Их хурдан найзтай болж чаддгүй ч гэдэг юм уу. Яг хөө гэхдээ тухайн одоо бас хүүхдийн хүмүүжил тухайн хүүхдийн хэр хурдан агдаа нийцтэй байдаг хэр хүүхдүүдтэй гоё нийлэмжтэй байдгаасаа бас шалтгаална мэдээж хэрэг. Тий. Их хурдан бас зохицоод хурдан хэлээ сураад бас нэг юм хичээнгүй хүүхдүүд байдаг ш. Тэд нар бол тэгэл цааш хөгжлөөл явдаг. За тэгээд нэг үлдсэн хүүхэд бол мэдээж хэрэг дунд сургуулаа төгсөөд тэгээд нэг дээд сургууль бараадахыг л бодсон дээр. Тэрнээс биш нэг том ангид оруулсан хүүхдийг чехэд авааччаад та нар нэг юу яаж бас нэг үйлдвэрийн ажилчин бид дээрээ л гэж би хэлмээр байна. Манай Монголын оюун ухааны энэ тарих оюун бол амар мундагчтай айгуугаараа бол манай монголчууд ч мундаг шүү. Тэгэхэд нэг өөрөө чехэд амьдрахын төлөө хүүхдээ аваачаад бас нэг цалингаас цалингийн хоорондох тийм нийгэм рүү битэж ихэрээл гэж гоё. Өчнөө чадвартай Монголдо өчнөө дугуйланд яваал өчнөө сайн юм энэ монголч ч бас ингээд сургалт талаараа бол бас би бол чехээс өстө тутахгүй л гэж боддог. Мундаг маш сайн шахаж өгдөг хүүхдийг. Тийм хүүхдийг аваачаад тэнд аваачаад гоо ямар ч одоо нэг тийм итгэхгүй нэг тийм өнөө маргааш зүгээр нэг хаяал нэг хөл бөмбөг тоглолдог тийм хүүхд болгочваа. Тархийг хөгжүүлдэг тийм систем тэр сургуульд нь байх юм бол тэрэнд нь сайн явуулаад хөгжмийн дугуйлан байна уу тэр спортын дугуйлан байна уу тэр нөгөө IQ хөгжүүлдэг янз бүрийн уралдаан тэмцээн байна уу математикийн олимпиад байна тэр юмд нь маш сайн хамруулад ингэж явах юм бол хүүхдүүд бол бас янз бүрийн сүрэг юм бодхосоо илүү нөгөөдөгтөө илүү анхаарлаа тавиад те арил дээр байх болов гэж бодоод байна л та. Тий. За тийм учраас ер нь яг Монголдо болоод сайн сураад ээж аав хүүхэнд ороод эмээгийнхээ хүүхэнд ороод ингээд явж байгаа хүүхдүүдийг бол ер нь заавал 8-9 дугаар анги ялангуяа орсон хүүхдийг бол чех рүү аваачих тал дээр бол та хэд маань дахин сайн ярилцах асуудлыг нэгшүүл гэдгийг би зөвлөх гээд байна.
А дараа нь сургуулаа төгссөхийн дараа нь бол харин ёстой Чехийн дээд сургуульд явуулах уу, Канадын дээд явуулах уу, заавал Чехийн дээд одоо Карл Марын их сургууль явуулъя гэд манайхан зүтгэдэг буруу биш л те. Гэхдээ одоо Герман одоо чөлөөтэй олчлоо шүү дээ. Тэ? Хаашаал бол хаашаа сургуулийн одоо янз бүрийн тэтгэлгүүд зарлагдсан сургуулиуд зөндөө байдаг болчлоо. Тэр мөрийн судалжиж хүүхдэд цааш нь явуулах хэрэгтэй байхгүй тийм ээ. Хүүхдийг бол 1 2 дугаар ангиас за бүр болж өгөх цэцэрлэгт байхад нь бол харин аваачих юм бол тэр хөөрхөнд үт чинь бол аюу хурдан хэлээ сурчаад магадгүй 6 сар болоогүй байхад таны орчуулагч хилчээд явж идэг ийм л хөөрхөн бибинууд очдөг байхгүй. Аюу хурдан хэлээ сурчдаг. Аюу хурдан ангийнхантайгаа танилцдаг. Тэд нар ч нөгөө муу санаа байхгүй. Хүн гэдэг чинь зөвхөн томрох тусам санаа томроод яваад байдаг. Буу санаа нэмэгдээд явдаг. Болгоомжлох нь илүүдэд явдаг. Тэгэхээр ер нь цэцэрлэгээс нь аваачаад 1 2 дугаар ангиас нь аваачих хамгийн зөв зүйтэй байт юм байна л гэж ингэж харагдаад байгаа. Тий. За ээжүүд эхнэрийг авчрахад ирсэн хойно асуудал их байна гэж би түрүү яасан. За энэ дээр нэг том асуудал ажил олдохгүй байгаа гэдгийг би түрүүхэн дурдаад өнгөрлөө. За тэгэхээр энэ нөхөртөөгөө нэг хотод нэг байранд байна. За хэрвээ тийм ажил олдохгүй болвол шал өөр хотод жишээлбэл нөхөр нь малада бэлслот байж хахад эхнэрийг одоо олмон уцар руу явуулах юм бол явуулахаас өөр арга байхгүй, ажил хийхээс өөр арга байхгүй ч тэр хүн чинь. Тэгэхээр тэр хүн чинь шал өөр хотод очиод бас нэг байрны төлнө, ирж очих замын зарлаа төлнө. Тэгэл ер нь бол тустай амьдрнаа гэсэн ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй явах хэрэгтэй юм гэсэн. Үгүй би заавал чиний хажууд л байна. Ажилгүй чамаагүй ингээд чи намайг тийжээ ингээд нэгэндээ ирсэн юм чинь гэл ингээд хажууд нь зүгээр суугаад иж тарахгүй шүү. Очсон л бол ажил заавал олох хэрэгтэй. Зөндөө орчуулагч нар байна. Зөндөө өчнөө олон жил болсон, 20 30 жил болсон монголчууд маань зөндөө байна. Тэдэртэйгээ ингээд чатар энэ фэйсбુક дээр хэрэгцээтэй юм аа л авал да. Хэрэггүй шал ховж юм сонсоод би винийгээ яриад одоо тийм юм ерөөсөө хэрэггүй бидэрт. Тийм цаг зав байхгүй. Тэрэнд орвол нэг параграф чамаа параграф бол тэр Пакойский нөгөө нэг зочлуудлын ажил зөндөө олддог шүү дээ. Тийм яагаад ажил олохгүй, яагаад хийхгүй байгаа юм. Тэрийг би бас гайхал байна. Ажилгүй би өчнөө удчлаа гэх юм. Гүн ч одоо мараг явал та. Өөрөөгөө дайчлал та, хэл сурал та. Богонд явж байхдаа 5 үг цээжлээд явал та. Тиймээс биш эд миний нөхөр энэ намайг тийжэх ёстой гэдээ ингээд хэвтээд байвал уучлаарай шүү. Тэгвэл Монголда буцаж ирээд Монголда ажлаа хийгээд хоригдлол хадгаламжаа үүсгээд тэгээд явж исэн тийм өөр хүүхдүүд рүүгээ мөнгө төгрөг явуулаад яжсэн тэр. Тэгэхээр элбижээж энэ амьдралыг Чехэд зохицуулнаа. Тэгэхгүй бол ганцхан үнэхээр хэцүү шүү. Да ялангуяа одоо 4 хүүхэдтэй хүн ч өнөөдөр хүүхдүүдэд татчихсан Чехэд очсон байж л байна. За хамгийн бага нэг хүүхэдтэй. За зарим нь бол бүр хүүхдгүй байгаа. Окей. Тэндээ очсон хойно жил болсны дараа хүүхэд гаргаарай та нар. Тэ. Тэрийгэ таад бол бас ухаалгаар зохицуулах ёстой. За дараагийн асуудал юу вэ? Асуулт байна. Өөр зээлтэй ингэж асууж байгаа надаас өөр зээлтэй юм уу эсвэл Монголынхаа банкнд одоо шүүхийн шийдвэрээр орсон хүн одоо Чехийн виз гарах уу гэж асуусан байна. Монголын өөр зээл Монголынхаа хуулинд захирагдах болохоос биш Чехийн хуулинд бол захирагдахгүй. Тэгэхээр та Монголда нийгмийн даатгал төлжсэн үү? Банкнда өртөө юу? Эсвэл өргүүлжсэн гэсэн зээл төлдөггүй. Тэр бол Чехийн одоо визэнд бол ерөөсөө нөлөөлөхгүй шүү дээ. Хамгийн гол нь юу нөлөөлөх вэ? Гэмт хэрэг зөрчлийн лавлгаачлал нөлөөлнө. Та ямарваа нэг гэмт хэрэг хийчээд хүн зодчоод асуугдаж байцаагдж байгаа бол нөлөөлнө. Та ямарваа нэг өөр оронд хил гайлын зөрчил гаргасан бол нөлөөлнө. Таны виз гарахгүй. Та Шенгений виз Шведэд очиж далчхан чигчээд одоо эргээд Чех рүү явах гэж байгаа бол нөлөөлнө. Хил гайлын асуудал, миграцийн асуудал бол заавал нөлөөлөх шүү дээ. Тийм учраас та хэд маань визэнд орохдоо энийг маш сайн бодож ээж визэнд орно шүү. Шал дэмий мөнгөний гарц, шал дэмий цагийн гарц болох бай. Тэрнээс биш Монголдо зөвхөн нэг үр зээлийн асуудал, банкны асуудал бол гайгүй хаа л гэж бодож байна миний хувьд. Харин эхнэрийн өөр хүүхдүүдэд урих гэж байгаа нөхөр нь жишээлбэл экзекуторд орчоод, Чехийн одоо экзекуторд орчоод, шүүхийн шийдвэрээр орчоод, хамаг цалингаа суудгуулаад, эсвэл янз бүрийн нэг одоо энэ он гараад захиргааны арга хэмжээгээр яриад байгаа шүү. Захиргааны арга хэмжээнд орж байгаа улсууд бол тэгээд асуудалд орно гэж байгаа. Одоо бүртгэгдэх тийм цагдаа сэргийлэх эсвэл шүүхийн асуудалд орсон согтуугаараа машин барьцаа одоо тийм байх юм бол гэр бүлийн бизнесд хин нэгийг аваад хэрэггүй шүү. Бизнес гарахгүй шүү.
Ойлгож байгаа биз? Виз гарахгүй шүү тийм бол. Та Чехэд альчилсан бол таны гэр бүлийн виз гарахгүй шүү. Тэгээ тийм болохоор энэ дэр таад маань Чехэд юу хүсэж байгаа юм? Та манай оронд ирээд мөрөөрөө ажиллаа хийгээд мөрөөрөө гэр бүлээ тижээгээд манай эх орны эдийн засагт нэмэр болох юм бол окей, таныг бид нар ингээд витамин хүрээдэр хүлээгээд авъя. Welcome. Хэрвээ та бидний хууль дүрмийг биелүүлдэггүй, ажиллаа тасалдаг, аригтар суудаг, хажуудах хүмүүстэй гаалай болдог, уучлаарай тэгэх юм бол Монгол буц юу таны гэр бүлийг татаж зөвшөөрөхгүй. Уусаал тэр штэ. Тийм биз дээ. Тэгээд дахиж хэлэхэд энэ захиргааны 3 удаагийн захиргааны арга хэмжээгээд их чинь дээр лайваар хэлсэн шүү. За энэ дээр та хэд маань маш болгоомжтой байгаарай залуучууд минь ээ. Эхнэр нөхрөө зодолд үтчихэл эсвэл нэг арх дарс хийгээл агсан сохтууд тавиал ингээд яваад байх юм бол уучлаарай. Эсвэл трамвай метрогоор тургуул төлөөл ингээд явах юм бол уучлаарай таны виз зөө замид нүүцээ. Шууд хаагдчих шүү. Яан гарч хаагдчих 3 удаа тэнд өчл орох юм бол. Одоо бүр энэ дээр та хэд маань бас нэг юу яач орооцолчихваа. За дээр нь эрүүл мэндийг би түрүүн бас хэллээ. Эхнэр авсан ч аваагүй ч үр хүүхдээ авсан ч аваагүй ч та Чехэд хүний нутагт байгаа гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мартаж ерөөсө болохгүй. Номер 1 юу таны эрүүл мэнд шүү. Та өнөөдөр гар хөлчин ажиллагаатай байж тархичин зөв ажиллаж хөл гар чин эрүүл ууц нуруу чин өвдөхгүй байвал та Чехэд хэрэгтэй болохоос биш ямарваа нэг өвчний үүр болсон янз бүрийн нэг тоглоомны донтолтой нэг тийм хүнд гар болцсон ийм юмнуудыг бол уучлаарай Чехэд удаан барихгүй штий. За бүр үр хүүхдээ авцарч байгаа бол уучлаарай бүр өшөө хэд дахин эрүүл байх хэвээр. Та аав ээж эрүүл байж үр хүүхдүүдэд та нар хүн шиг хүний дайтай хүний дага хүний газар дасан зохицтол нь та нар маш сайн одоо эрүүл байж хөдөлмөр хийж тэгжээд хүүхдүүдэд хажуудаа байлгана шүү дээ. Тэрнээс биш 16 цаг хөөцөлтөд 12 цаг хөөцөлтөд нөгөө эрүүл мэнд дархлаагаа будаа олгоод маргааш нь нүдний улаан арилаг байхад дахиад ажилдаа явдаг шүү дээ. Тэр бол нууц биш амьдралтай Чех юм. Тийм биз дээ. Тийм болохоор ерөөсө зөвхөн мөнгө хөөцөлтөд яваад байвал уучлаарай танд хизээч аз жаргал ирэхгүй. Аз жаргал гэдэг чинь юу юм? Та эрүүл байна, үр хүүхд чинь эрүүл байна, эхнэр чинь эрүүл ээжж хүний нутаг та өнөөдөр айтаахан хүн шиг амьдрах уу гэхээс биш өвчтөй бол та гэр бүлийнхээ өмнө хүлээх үүргээ биелүүлж чадаагүй байна л гэсэн үг шүү дээ. Хажуудах удаа зовоно гэсэн үг шүү дээ. Эмнэлгээр яваа нэг баахан эм там ярьсан, өвчин зовлон ярьсан, Монгол буцах уу, Монгол буцъя буцаж чадахгүй. Чехтэй үлдээ ажил хийх хөдөлмөр чадвар байхгүй. Монгол буцъя нэг 5 цаас ч дансандаа хийж хоригдлож чадаагүй хүн яаж Монгол буцах юм бэ? Тэгэхээр одоо дөнгөж очих гэж байгаа. Бүр Монголд байгаа хүмүүс яваагүй байгаа хүмүүстэй бүртэл би загтаа. Та нар одоо явж чад одоо зоосоо хийчих. Чехэд Европод очиод маш их мөнгө хэрэг болно шүү. Зүгээр бүртгүүлчээл ажлаас салгагдсан хүмүүс бас байх юм аа. Нөгөө бүр яарал гадаадд явчих юм бол тэр ерөөс Монголоос цугтааж явал бас намаагүй болцсон юм. Тийм биш шүү дээ минь дүнэр маань. Монголд хэцүү байсан уу? Хэцүү байсан болол явж байгаа баг. Эсвэл хэцүү байгаагүй ч гэсэн яг нэг газар үзээ юм үзээ нэг сайхан хүний газар очиж юм суралцъя те ажил хий гэсэн хүмүүс бас байгаа. Хүний дутаг түүнээс илүү хүнд хэцүү гэдгийг л хэцэж мартаж болохгүй шүү дээ. Хинт чамд туслахгүй шүү. Хажуу хавирга инээгээ таниагаад явж исэн ч гэсэн яг нэг амаараа ганц хоёр болсон болоогүй мэдээлэл өгөөд зөвлөгөө өгнө. За бити найз бити тэр инээ жоохон мотивац өгөн тэгэл болоо шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө л өөдөн татаж явахгүй бол хүний нутагт очиод хэцүү шүү. Та өөрийгөө өөдөн татаж чадахгүй байгаа хүн гэр бүлээ өөр хүүхдэд татна гэвэл бүр болсон дээр. Үнэхээр сайн ээж бол окей. Өөр хүүхдэд аваачаад та нар тэнтэй очиод болохоосоо болохгүйгаасаа болтол нь тэгээ тэндээ амьдрцгаа сайхан 50 орчим. Чех чинь өчнөө олон монголчуудын гэр бүлд ямар их хувь нэмрээ өгч байгаа орон билээ. Тэгээд тэд нар ч очсон Монголдо байгаа иргэдийг харж хандаал каргогоор бараа явуулаад мөнгө төгрөг явуулаад хичнээн сайхан бас эх орныхоо хөгжилд нэмэр болоод ингээд явж байгаа хүмүүс зөндөл байна шүү дээ. Тэгэхээр хувь хүнээс л маш их шалтгаална.
Гэр бүлийн виз хүсгэд нэг амжиргааны доод хэмжээ гэж бодогддог. За тэр нь бол нэг засгийн газрын хураамжийн одоо журмын дагуу одоо бодогддог тийм юм нөхцөл байгаа шүү дээ, тий. Эхний хүнд одоо жишээл одоо 2026 оны цалингийн доод хэмжээ 22,400 гар бодох юм байлээ. Тэгээд тэрнээсээ одоо жишээлбэл нэг гэр бүлийн хүн 3,550 байхад хоёр дахь гишүүн 3,200. За 0-оос 6 насны хүүхэд 1,970 короноор бодох жишээтэй. За 6-аас 15 насны хүүхдийг бол 2,420 короноор бодох жишээтэй. 15-аас 26 насны одоо магадгүй оюутан ч юм уу тийм хүмүүс байх бол 2,770 короноор бодох жишээтэй. Ингэж бас бодож тэр дунд тэр энэ амжиргааг таныг нөгөө нэг гэр бүлийн виз өсгөхөд дотоод явдлын яам чи энэгээр яг бодож гаргадаг байхгүй юу? Энэ хүн за цалин төдийг авдаг юм бэ? За төдөн хүн одоо амьдарч байгаа юм байна. Аав ээж нь амьдарч байгаа юм. За одоо хоёр хүүхэд ирэхэд эдний амжиргааны түвшин хүрэх нь үгүй юу? Чехэд амьдарч чадах нь үгүй юу? Цалин мөнгө нь хүрэх нь үгүй юу гэдгийг бодож үздэг нэг ийм түвшин байдаг байхгүй юу? Тэрийг ч бас их нөлөөлдөг. За дээр мэдээж яриг тэгээд таны ажлын одоо цалин, ажлын гэрээ бүх юм чинь хэрэгтэй болдог. За Чехээс очиж байгаа хүүхдүүдийг чинь юу санал болгодгоо гэхээр ерөнхийдөө бол одоо Монголд даандаагүй бага насны хүүхд бол ямар вакцины хийлгэжсэн, ямар эмчилгээ хийлгэжсэн, янз бүрийн өвчтэй байсан бол өвчнийхэн түүхийг заавал авчиж явах хэрэгтэй юм шүү. Аваад яваарай. За тэгээд бүр өрхийнхаа эмчээс одоо тэр хүүхдийнхаа эмчээс ч юм уу байнга эмчилгээ даялангуй хийлгэжсэн хүүхд бол англи хэл дээр одоо болж өгвөл ийм хүүхд байсан юм аа. Ийм эмчилгээ хийгээд ингээд ирүүл болсон ч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг өвчний түүх заавал очиход бас хэрэг. Эсвэл нэг уудаг эм байх юм бол тэр уудаг эмнийхэн зургийг ч юм уу аваад очих ийм шаардлагатай байдаг шүү. Тэгэхгүй бол очиод өвддөг нөгөө хүүхд маань нөгөө эмч маань цоо шин хүн ирж байгаа тэр эмч дээр. За урд нь ямар өвчтэй байсан гэхээр хэлж мэдэхгүй. За орчуулагч нь хагас тутуу ойлгоод цааш нь тайлбарладаг. Ингээр эмнэлгийн орчуулга аюу хэцүү гэдэг. Тийм учраас та хэд маань түүхээ тэр хүүхдээ ямар эм там уужсэн, ямар эмчилгээ хийлгэжсэн, хавлгаанд орж ирсэн үү? Бүх юмыг ингээ сайхан тэр юмын эмчээс тэр өрхийнхаа эмчээс ч гэдэг юм уу хариуцчихсэн эмчээс нь хийлгээд аваад явна шүү. Энэ бол ачаа болохгүй. За эрентгийн зураг мураг байдаг юм бол дискэн дээр аваад явчихдаг. Тийм ээ сүлийн дискээр аваад авчдаг болсон шүү дээ. Тийм юм аа та хэд маань бас санаж байхад илүүдэхгүй. Чехэд аваачхаас өмнө одоо шүд амын сайн янзлуулаарай. Том хүн ч вэ, жижиг хүүхэд ч вэ, шүдийг маш сайн янзлуулаарай. Энэ тухай маш их ярьдаг. Чехэд ч шүдний эмчилээс маш ховор. Тийм учраас та хэд маань шүд амны эмчилгээний талаар маш сайн анхаарад. За тэгээд нэг амралтаараа Монголд ирэх юм бол заавал шүд амаа заавал контролдуулаад янзлуулаад тэгээд буцаж гараад. Энэ тал дээр бол манай Монгол ёстой үнэхээр лайк байгаа шүү. Гоё байгаа шүү. Мундаг байгаа. Бүр энэ Буредаас юунаас идэрч хүмүүс эмчилгээгээ шүдний эмчилгээ хийлгэчихэл яваад өгдөг гэж хэлсэн шүү. Оросууд аюу хэлдэг болсон энэ Монголд. Зөвхөн шүдээ янзлуулах. Тэгээд технологи тэр лаборатори өдр нэг мундаг болсон юм шиг. Тэгтээ сайн эмчээ болоод мэдээж олонний дотор бас сайн муу бас байгаа л баг л та тий. За энэ дэр нэг ярих нэг чухал сэдв бол ээж нарын жирэмсний асуудлыг ярмаар байна. Заавал ярих хэрэгтэй гэж бодож байна. За яагаад жирэмсний асуудал ярих хэрэгтэй бэ? За нэгдүгээр даатгал их хүнтэй тусна. За тэр урилгаар очсон одоо гэр бүлийн нэгтгэлээр очсон ээж бол хэрвээ жирэмсэн Монголоос жирэмсэн битээ очооч гэдгийг түр энэ асуудлыг хойшлуулаарай л гэж. Хэрвээ та чек явах гэж байгаа бол энэ асуудлаа зэгслээрэй. Хэрвээ та ажлын гэрээгээр чек явах гэж байгаа бол над асуудлаа зэгслээрэй. Жирэмсэн болох асуудлыг бол очсон хойноо жилийн дараа магадгүй за яг нэг 8-9 сар нэг болцсны дараа болно шүү дээ. Юм амжин шүү дээ. Өөр хүүхдтэй боллоо яг уу урагдахгүй. Одоо очих гэж байгаа хүн бол шилжин хөдөлгөөнд Азиас Европ руу очих гэж байгаа хүнд жирэмсний асуудлыг хойшин тавихаас өөр аргагүй шүү гэдгийг та хэдтэй би дахин сануулъя. Яагаад аав би түрүү хэллээ байраа төлнө. Хүн бүрийн даатгалыг төлнө. За байр бол 1-2 евро за 20-25 мянган крон гэдэг чинь бараг 1000 евро штэ. 1000 евро чинь 4 сая төгрөгийн байр уучлаарай та нарын төлөө төлнө. За чи гэр бүлийн нэгтгэлээр очсон хүмүүс ажил хийхгүй. Орлогогүй нэг хэсэг байна ажиллаа олтлоо. За шууд очиод ажилд орж байгаа нь бол за зүгээр л супер сайн байна. Ажилд орчих юм бол нөгөө амьд даатах ажил олох чинь даатгалын шин төлөөд явна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм учраас ажилд орох их хурдан орох их чухал.
За дээр нь хүмүүрийн даатгалыг төлнө. За хүүхэд сард 3024 крон одоо энэ 2026 оноос төлж эхэлнэ. Одоо та хэд маань 2000 хэдэн зүг төлдөг гэсэн бол 3024 крон 600 кроноор илүү төлнө. Бас л их мөнгө штэ. Монгол мөнгөөр бол 514 мянган төгрөг байхгүй юу? Хагас сая төгрөг. Нэг ч хоног даатгалгүй байх боломжгүй учээхэд. Бүгд хамт Чех улсад та ажил хийх юм уу? Аяллаар явах юм уу? Эсвэл одоо гэр бүлийн нэгтгэлээр очих юм уу? Бизнес эрхлэх юм уу? Оюутан бай. Заавал даатгалтай байна. 100% даатгалтай. Тэгээд даатгалгүй нэг хоногч үнжиж болохгүй. Даатгал дуусахаас өмнө та заавал дараагийн даатгалыг сонгуулах юм уу? Дараагийн даатгалаа хийх ёстой. Энийг та хэд маань зүгээр энэ тархинда зүгээр л сануулад авчих. Би энэ лайвыг голцоо одоо шинээр ирж байгаа сайн учраас олон жил болоогүй юмаа сайн мэдгүй байгаа улсууд зориулж байгаа. Хууччул нь бол одоо энийг бол сайн мэдж байгаа гэж үзэж байгаа ш. Бусдаар зөвлөгөө хэмжээнд хүрсэн байгаа айл хэзээ. Хэлхэнүүд нь бол бүр их нэмэр болж байгаа та хэд. За хоёр хүүхдэд энэ дэр ингэж байгаа хугацаа ВСП-гийн даатгалын хүүхдүүд одоо Чехэд очсон байгаа хүүхдүүдээр хэлэхэд 1 сарын 1-ээс 2026 оны 2 сарын 8-ны өмнө заавал төлсөн байх хэрэгтэй. Тэгэхээр сар болгон дараа сарын 8-наас өмнө тэр даатгалуудын мөнгийг та заавал шилжүүлж явах шүү ВСП-гийн даатгалыг. Тэргээ мэдчихэв нүү та. Тэгэхэж энэ сард тест цалин бага авчлаа. Оюуны хичээ дараа сард нөхөд хоёулын хийш болох уу гэж. Энэ дэр бол зүгээр л аимшигтай сахилгаттай байгаа шүү хэвлээ. Хоолгүй хонсон ч хамаагүй даатгалын хүүхдийн даатгалын мөнгийг сар болгон хугацаанд нь батаж хийгээрээ. 1 сарын 1-ээс 2 сарын 8-наас өмнө. Тэгэхээр сар болгоны 8-наас өмнө та нар энэ хүүхдийн даатгалын мөнгийг 3024 короноо тогтмол хийнэ. Та ажилтайжсэн ажилгүйчсэн хийн. Та өөрөө ажилгүй болчихвол хуваар өөрийнхөө даатгалыг ч бас хийн. Та травалтай байсан ч ажилгүй болчих юм бол өөрөө хувьяасаа төлнө. Та хуваараа хөлбөр эрхлэгч бол хувьяасаа төлнө. За хоёр хүүхэдтэй хүн бол нэг 6048 крон. За одоо ингээд өсөж эхэлнэ. Яагаад их олон хүүхэд аваачих эрсдэлтэй вэ гэдэг. Тэр чинь одоо энэ тооцоонууд чинь гараад ирж байна. Хамаагүй омпэ зөвшөөрөө та нарын хүүр хүүхдийг 2, 3-аар 4-өөр нь аваачлаа гэж бодъё. За жинхэнэ даатгалын төлөлтөн дээр та нар зүгээр навсаатал ундаг газар байхгүй амар хэцүү. Зүгээр бүсээ чангалахаас өөр аргагүй тийм байдал байна шүү дээ. Яг нэг зөх хэмжээний хөрөнгөлөлт үүсгэсэн, хадгаламж үүсгэсэн эрсдлээ даахны 2, 3 сар ажилгүй байхыг эрсдлийг даах хэмжээний мөнгийг цааш нь хийцэн улсууд бол бас арай жоох ууж амьсгалж байгаа бах. За тэгж байгаа хүмүүс тун ховор болов. Монгол мөнгөөр одоо хоёр хүүхэд бол хоёр хүүхдийн зөвхөн даатгал жилд 1 сая 228 мянга 1 сая 28 мянган төгрөг. За 3 хүүхэдтэй айл 9072-ыг төлнө та. 3 хүүхэдтэй айлыг Монгол мөнгөөр сая 500 гаруй төгрөг төлнө. Жилд. Бишээ, солиорч жилд биш. Сард штеп. 3 хүүхэд 9072 үрчгэн би 170-аар короны ханшиг бодож байгаа байхгүй. Сард сая 500. Сард сая 500-г чинь жил та зөвхөн нэг хүүхдэд 18 сая төгрөгийг төлөх нь шүү дээ. Бурхан. 18 сая төгрөгийг зөвхөн одоо та 2, 3 хүүхдтэйгийн хүчтэй ийм их сая төгрөг төлөх нь шүү дээ. Цалингаасаа. Цалин болгоноос сар болгон та 9072 3 хүүхдэд айл. За 4 хүүхдэд айлвал ярих юм биш бүр 12000. За эдгээр ВСП даатгалын мөнгийг бол та бүгд хамт Чех улсад 5 жил амьдарсны дараа Чех хэлний шалгалт өгсөний дараа травал буюу одоо байнгын оршин суух визтэй болсны дараа бол энэ мөнгө бол улсаас төлөгдсөн хүүхдийн мөнгө. Тэр болтол та бүсээ чангалнаа л гэсэн үг шүү. За дээр нь эхнэр нь. За ерөнхийдөө тооцоо болоод ойлгомжтой болж байна та хэд маань. Дээр нь эхнэр нь. За ВСП даатгалаар одоо явсан дээр юм байна. Ямар ч газар ингээд хангалттай чөлөөтэй ингээд гоё ингээд төлөөд явхад эмчит үзүүлсэн жамар ингээд үн төлбөргүй гэж яриад байгаа боловч та нар эдийн засгийн бас жоохон тооцоод байх хэрэгтэй. Томцвол барахтаа бол нэг хөвчин золон хэлээд нэг заавар муу муухай юм болчихгүй л бол гайгүй. Ялангуяа том хүүхэд ч гэсэн тий. За тэгтээ хүүхэд бол ерөөсөө Чехэд очиод яан карт авцсан л бол заавал ВСП байх ёстой. Одоогоор ерөнхийдөө бол яг яванда
энүүхэндээ гэж ярихад бол ВСП явандаа нурна гэж байгаа. Монопол нь бол ирэх нь байхгүй болно гэж байгаа. Эргээд арилжааны банкнууд даатгалууд бол задрах сураг байгаад байгаа. За эдгээр нэг яригдсан юм тэгээ 1 жил 2 жилдээ бол тэгэл бараг л энэ жил бас юу болох вэ гэдээ ингээд хүлээж байгаа. За одоогор бол ВСП даатгал бүтэн жилийн 36288 мянган төгрөг болно. Болно. Монгол мөнгөөр 7 сая төгрөг бүтэн 1 жил эрүүл мэндийн даатгал зөвхөн төлөлтөн том хүн. Сая би хүүхдүүдийн тооцоо хэлсэндээ дээр нь ихнэр чинь ийм мөнгө төлнө. Чи айлгаж байна үү? Айлгаж байгаа юм биш юм дээ. Энэ чинь ерөөсө бодит чиний карманаас гарах мөнгнүүдийн тухай л ярьж байна гэж байна. За дээр нь Слави одоогор бол за арилжааны даатгал яагаад хямд? Гэр бүлийн нэгтгэлээр очиж байгаа хүмүүст арилжааны даатгал бол заавалчгүй хямд тусч байна. Одоогийн яг ханшаар өнөөдрийн ханшаар бол ерөнхийдөө яг 50% хямд байна. Манай Слави даатгал бол жишээлбэл 20470-аар бүтэн жилээр хийлэгчлээ. За эхнэрээ аваачхад тийм ээ. За үр хүүхдээ ч гэсэн аваачхад. Ягаад гэвэл аваачхад бол та нар ягаан хүүхчийн ягаан карт аваагүй юм чи ВСП бол эндээс арилжааны даатгал хямдхан хийлгээд ягаан картыг гартал нь тэр даатгалыг тэр хямд даатгалыг ашиглах хэрэгтэй. Тултал нь ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол очигууд нь ягаан картны өсөлт өгчдөг. Сарын дараа гарчдаг нөгөө хямд даатгал чинь тэгэл нурна шүү дээ угаасаа. Тэгээд ВСП руу дахиад үнэтэй даатгал хийлгэх. Тэгэхээр одоогийн арилжааны даатгал сарда ерөнхийдөө 20,000-аас хямдраад нэг 15,000 хэдэн зуун литр болж байгаа шүү дээ заримдаа. Тэгэхээр 36,000 төгрөг та төлөх үү 15,000 төгрөг төлөх үү жилийн гэдэг бол ялгаатай үсттэй. Нэг хүн өнөөдөр зөвхөн орлоготой байгаа цагт маш том ялгаа шүү энэ бол. Тийм учраас та нар арилжааны даатгалаа хийлгээд тэр тухайн арилжааны даатгал Ergo байна уу, Slavi байна уу, Maxima байна уу хамаагүй арилжааны даатгал маш их байгаа. Тэгэхэд тухайн даатгалын гэрээ дэмчийг олоод за хэрвээ бүр гэрээ дэмчийг олдоггүй бол үзүүлэлтээ очиж төлбөрөө төлчөөд тийм ээ. За тэгээд тэр төлбөрөө төлсөн баримтаа буцаагаад нэвчлэх хэрэгтэй. Тухайн тэгтээ энийг бол хаа нэг таарсан газрын одоо жишээлбэл Слави бол аль таарсан газараа ороод энийг ми ингээд яа гэж болохгүй. Даатгал таны даатгалыг хийсэн гэрэд борлуулагчтайгаа харьцах хэрэгтэй байхгүй юу? За бүх арилжааны даатгал ажиллаад бүгд л адилхан проблемтай байдаг. Гэрээ дэмч нь маш зөвхөн. За Слави бол жилээс жил гэрээ дэмчнэр маш их нэмэгдэж байна гэсэн мэдээ байгаа. За тэр хүсэлтийг бол буцаа олголтын хүсэлтийг бол онлайнаар ч гэсэн явуулцдаг. Онлайнаар явуулаад одоо хүүхдүүд бас их харьцангуй нөгөө нэг транслят гэж нэг юм байна. Эсвэл англи хэлтэй хүүхдүүд бас харьцангуй их очиж байна. Тэд нар чинь зөвхөн өөрсдөө тэр онлайнаар бөглөө л хүсэлтээ явуулчих чинь. Сайн байна шүү дээ. Тэгээд яг тийм хүсэлт явуулаад төдөн төгрөг танд буцаж очлоо гэсэн имэйлийг бол жинхэнэ нөгөө нэг даатгал хийсэн хүнд 1% нь очдог байхгүй юу? Тэгэхээр бид нар мэдээллийг бол хангалттай авдаг гэсэн үг. Та нар хэдэн төгрөг буцаагаад авчих, хэдэн төгрөг нь авч чадаагүй, ямар шалтгаанаар авч чадаагүй гэдэг мэдээллийг мэйлэр авчдаг гэсэн үг. Даатгалсан хүнээсээ сайн зөвлөгөө авах хэрэгтэй байхгүй юу? За одоо жишээлбэл янз бүрийн вакцины одоо хуваараа хийлгэж гин гэж бодоход тэр вакцины мөнгө бол танд бол багтаа бол олдохгүй арилжааны даатгалаас. Яагаад гэвэл та сайн дураараа хийлгэж байгаа. Даатгалын буцаа олголт бол янз янз байдаг. Ер нь даатгалын буцаа олголт нь янз янз шүү дээ. За үнэхээр эмнэлэг тавьсан, эм там уусан, эмчилгээ хийлгэсэн бол окей. Тэр болгоныхоо мөнгө төлсөн баримтуудаа хавсаргаад, аптекаас авсан эмнийхээ бичгийг хавсаргаад, тэгээд эмчийнхээ нөгөө нэг бичиж өгсөн тухайн өдрийн түүхийг нь хавсаргаад ингээд цааш нь даатгалын газар руу явуулах ёстой. Тэнгүүд танад тэр арилжааны даатгалыг чинь эмчийн комисс танд за энэ эмнийхэн мөнгийг буцаа энэ нь буцаагдахгүй мөнгө байна гэд ингээд шийдвэр гараад таны данс та тэртээ дансаа бичиж явуулчихна. Тэр дансаа ч сарын дотор шийдвэрлэгддэг асуудал. Буцаа олголт олдохгүй байна гэж яриад байгаа улсууд би ерөөсөй ойлгохгүй байгаа. Заавал шалтгаан байх ёстой тэн дээр. За тэгээд нөгөө нэг даатгалын нөгөө нэг за ВСП даатгал руу ингээд ягаан карта болчихгоотаа юу яадаг ч тийм ээ шийдвэр гараад тэр лохот ОБ побитто болоод тэгээ одоо
оршин суух одоо амьдрах эрхтэй болонгууд чинь нөгөө арилжааны даатгал чинь цуцлагдсан тийм ээ. За тэгээд цуцлагдахад бол энэ бол тухайн даатгалын шалтгаанаас бус учраас 100% буцаага олголт бол танд олддоггүй. Энэ бол бүх арилжааны даатгал адилхан байна. Славя бол бүр 20% олддог гэх мэтлээ. Тэгэхээр хувь хүнээс шалтгаалсан шалтгаанаа бол заавал тэр нөө буцаа олгох өргөдөл дээр бичдэг. Визний англи өөрчлөгдсөн. За эсвэл бүр Монгол буцах болсон, виз зогссон, хаасан гэдэг одоо тэрийг маш сайн тодорхой бичих хэрэгтэй шүү. Тэ. За тэгээд эргэх барих холбоосуудаар маш сайн бичих хэрэгтэй. Имэйл хаягаа, утасныхаа дугаарыг, чехэд байх хаягаа ч гэдэг юм уу те тэр мэрийгээ сайн тодорхой бичсэн байхад энэ дэр бол асуудал бол байдаггүй. За тэгээд даатгал эхний даатгал дуусахаас өмнө дараагийн даатгал яхаас 8 хоногийн өмнө заавал мэдэх ёстой. Хэрвээ та даатгалаа бүр зогсоох ч бол даанаг машины даатгалыг бол 2 сарын өмнө та даатгал арай хямд даатгал олцоход машиныхаа даатгалыг жишээлбэл солиё гэж байгаа бол 2 сарын өмнө бүр мэдэх ёстой шүү дээ. Эрүүл мэндийн даатгал бол 8 хоногийн өмнө мэдэх ёстой юм байна шүү. Тий. За хувийн хөтөлбөр илэрхийлж байгаа улсууд бол нэг сарда 3306 крон төлнө гэж байгаа. За тэгэхээр энэ бол бас л их мөнгө бас л төлөд байгаа. Одоо зүгээр иргэдийн хувьд бол 300 крон илүү төлнө. Таны хувийн хөтөлбөр илэрхийлж байгаа чинь ашигтай байна, ашиггүйгээс шалтгаалаад ер нь хамгийн бага орлоготой гэдгээр яг тооцоолоход бол заавал те урьдчилгаа 3306 та төлж явах ёстой. Даатгалыг бол заавал төлөх шүү хүмүүс. За тэгэхээр одоо өнөөдөр би та хэд гэр бүл нэгтгэхлээр ингээд очиж байгаа хүмүүс нөхрүүд нь эхнэрүүд нь яагаад ер нь их сайн бодолцож те гэр бүлийн нэгтгэхлээр очих ёстой юм бэ гэдгийг бол ерөнхийд нь бол ойлгуулсан байх гэж хичээж байна. Бодож байна. Тий. Оцсон хойноо ажил хийхгүй бол нэг эрсдэл тийм ээ. Авицсан хүн нь цалин мөнгө нь бага бол хоёр дахь эрсдэл. Яагаад гэвэл араас нь ийм олон юм төлөх нь байна шүү гэдгийг л та нар маань зүгээр бити ийм хийсвэр сэтгэлээр бити ийм яарсан шийдвэр гаргаж хөтлөөрэй. Энэ чинь бүхэл бүтэн айлын амьдрал явагдаж шүү. Яагаад би нэг 2-3 сар эсвэл нэг жил тустай амьдрын л үз. Тэнд чехэд байгаа асуудал чинь за чи ирэх болж болоогүй байна гэдгийг бол чехэд байгаа хүн чинь олоод харцсан байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл за би өгсөн чинь өнөөдөр 30 мянган цасны л цалин авч байгаа шүү дээ. За чи ирэхлээр би чинь сар болгон чиний 2 хүүхдийнхаа би даатгалын 6 мянга чиний дээр нь чиний 3 мянга ингээд 10 мянгаыг би төлнө. Байранда би 10 эд мянга төлнө. Тэг би цаана бид нар юу идэж уух юм гэдэг асуудлыг ярилцах хэрэгтэй байхгүй гэр бүлийн хүмүүс хоорондоо. А түүнд оронд би та нарт зүгээр гэр бүлийн нэгтгэлийн улсуудыг юусоо ээж аав хоёр ерөөсөө цуг амьдрий цуг айтаахан жаргалтай байлгаж яваанда цаашдаа ирээдүйтэй гэж бодох юм бол ээж ажлын гэрээгээр л яв гэдгийг л зөвлөдөг. Энэ бол хамгийн 100% хамгийн зөв шийдвэр байх болно шүү. Тий. Тэрнээс биш нэг яарсны төлөө заавал хүүхдүүдтэйгээ явах гээд яарсны төлөө заавал одоо 1-2 сар хүлээж чадахгүй ингээд тэр гэр бүлийн зүгээр юм байна. 5-10 цаасны наан цаана чи хүн юу гэж бодоод байдгүй гэхээр за яг ажил жуулчлагч нарт нэг 1000 евро илүү өгөхгүй. Би өөрөө гэр бүлэрээ явчихна. Гэр бүлэрээ явах юм бол жуулчлалын алба төлөхгүй шүү дээ. Угаасаа албанд жуулчлалын мөнгө төлөхгүй шүү дээ. Чи хүнсээ авалгүй яахын цаг зарцуулалт хийж. Өчнөө асуудал шийднэ. Тийм ээ. Гэрээ хийнэ гэдэг чинь гэрээ олдно гэдэг чинь тийм амар юм биш. Хүн болгон олддог байсан бол хүн болгон хувь хүмүүс ч гэсэн хүмүүс ах дүүнэрээ татаад авчирсан байх шүү дээ. Хэцүү учраас өнөөдөр заавал юм нэг ганц хоёр гэрээ олсон хүмүүс маань энэ дээр ажиллаад байгаа. Тэр мөнгийг хэмнэгэж тэгж явж очоод тэрнээс хэд дахин илүү мөнгө та төлсөн дээрүү эсвэл жоохон хүлээцтэй яжгаад ажлын гэрээгээр оцсон дээрүү гэдгийг л та нар сайн хэмжээрэй л гэж энэ оюун ухаантай сайн хэмжиж бодоорой л гэдгийг чинь зөвлөд байна да. За тэгээд нэлээд ширүүхэн лайк хийчих шиг боллоо. За тэгээд оюун ухаантай сайн бодож тунгаан үздэй. Тий. Миний Монголын ард түмэн уул нь ухаалаг юм шиг уул тий. IQ өндөртэй ухаалаг жоохон яаруу юм уу л гэж ингэж харагдаад байгаа. Тэгэхээр бүгөө яараарай. Тий. Маш зөвлөгөө маш сайн аваарай. Тий. Тэгээд болондоо болохгүй юм бахан хамгийн гол нь эрүүл байгаарай. Тий. За нэрээ одоо он дуусахаас өмнө нэг хэдхэн хүний тоо дутуу байна. Яг гэрээ асууж байгаа хүмүүс маань бичиг баримтаа бүрдүүлсэн болоо пассворд авцсан болоо эргээд яралтай холбогдохгүй бол одоо бүртгэл ингээд энэ оных ингээд дууслаа шүү гэдгийг сануулъя.
чинь яаж хийж байгааг нэг бүртгэсэн бол яаж хийж байгаа та хэдийг маань чек рүү шийдчихэл баг. Тий. За амжилт. Пока.